Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2019 оны 4-р сарын 9-ний өдөр дугаар 60 Төрийн ордон Улаанбаатар хот засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1-р хэсгийн 3 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дугаар хэсэг заасныг тус үндэслэн зарлиг болгох нь. 1. Хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талд ажлыг эрчимжүүлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол улсын засгийн газарт чиглэл болгох сугай. 1.1 2019-с 2020 оныг хүүхдийн хөгжил хамгааллын жил болгон зарлах. 1.2 хүүхдийн эрхийн тухай, хүүхэд хамгааллын тухай, гэр бүл хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж харилцан уялдаатай хэрэгжүүлэх. 1.3 хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөр болон осол гэмтлээ сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хөгжлийг дэмжих, урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын уялдааг хангаж ажиллах. 1.4 хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээ сэргийлэх, хүүхдээ эрг аргаар хүмүүжүүлэх, эх орон чөлөөт төлөвшүүлэх чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх. 1.5 гэр бүл төвтэй хүүхд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд гэр бүлийн хөгжлийг дэмжих үйлчилгээ үзүүлж байгаа хувь хүн хуулийн этгээдийг дэмжих. 1.6 хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, аймаг дүүргийн өсвөр үеийн кабинетаар үйлчлүүлж байгаа хүүхдүүдэд сэтгэл зүйн болон бусад шаардлагатай зөвлөгөө тусалцааг үзүүлж хэвших. 1.7 хүүхдийг захин орчны халдлагаас хамгаалах, тодорхой арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх, үр дүн гүнэлж, хэрэгжилтийг сайжруулах. Энэ чиглэлээр хуулийн төсөл боловсруулж, улсын их хурлд өргөн мэдүүлэх. 1.8 хар тамхи, мансууруулах бодисоос өсвөр үе, залуу үеийг хордуулж байгаа нөхцөл байдлыг судлан, шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээг төлөвлөн авч хэрэгжүүлэх. 1.9 хүүхдийн хүмүүжил, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, үндэсний хэмжээнд гарч байгаа хүүхдийн хөгжил хамгааллын бүх төрлийн хөтөлбөр чанарыг сайжруулах. 1.10 нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг хүүхэд хамгааллын чиглэлээр хүлээх үүрэгтэй нь уялдуулан шинжилж, нэгдсэн арга зүй, хариуцлагын зарчмаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх. 1.11 хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг дэмжих, импортын үндэсний бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом хэрэгсэл тавих хяналтыг сайжруулах. 2. Зарилгын нэгд хэсэг заасан арга хэмжээг хууль тогтоомжоор хүлээсэн үндсэн чиг үүрэг, тухайн жилийн төсвийн хүрээнд зохион байгуулж, хэрэгжилтийн талаар дараа жилийн 2 дугаар улирал багтаан Монгол улсын ерөнхийлөгчд болон олон нийтэд мэдээлж байхыг засгийн газарт даалгах сугай. 3. Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачлах гаргаж ажиллахыг ард иргэдэд уриалсугай. Зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Алтмаагийн Баттулга. Монгол улсын ерөнхийлөгч зарим байгууллагын төлөөлөлд зарлигийг гардуулнаа. Боловсрол соёл шинжилгээ ухааны сайд Баатар Билэг. Эрүүл мэндийн сайд Саран Гэрэл. Нийслэлийн засаг дарга Амар сайхан. Хөтөлбөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Өнөр Баяр. За ингээд өдрийн мэнд хүргье. Ингээд бид энэ бүрэлдэхүүнээр бараг 3 дахь удаага уулзалтж байна. Өнгөрсөн жилийн олон удаагийн уулзалт хэлэлцүүлгүүдийн дүнд Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг гарч 2019-с
20 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарлаж байгаамаа. За зарилэгт өнгөрсөн жил хилцүүлж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бүхэл асуудлуудыг сая тусгасныг уншиж сонирдууллаа. Олон удаагийн уулз хилцүүлгийн дунд хүүхэд хамгаалалт зориулсан төсөв нэмэгдэж 8 тэрбум орчим төгрөгийг одоо суулгасан байна. Энд бас идэвхтэй оролцсон гишүүдтэй бас баяр хүргье. За энэ бүхний дүнд өнгөрсөн жил жих халууцуулж сэтгэл өвдгсөн тоо баримтууд бол буурах ёстой гэж үзэж байна. Гэр бүлийн болон сургуулийн орчинд хүүхэд эрсдэх, бэлтэж гэмтэх ямар нэгэн сөрөг нөлөөлөлд өртөх нь эрс буурах ёстой юм аа. Өнгөрсөн жилийн шиг хүүхэд хамгааллын мөнгөөр ширээ сандал тавилга худалдаж аваад үйл ажиллагааны зардал болгоод дуусч болохгүй бүгд анхаарна биз. Ер нь хүүхэд хамгаалалттай холбоотой зардлыг жил бүр нэмэгдүүлж төсөвт суулгаж батлуулахад сайднаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна. Миний зүгээс ч гэсэн бас анхаарч ажиллана. За ингээд нэг хэдэн асуулт байгаа юм. Одоо 8 тэрбум төгрөгийг ямар үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаа талаар хэн хариулах вэ? Төсвийг хөлбөмбөгийн Монголын сайдын тушаалаар төсвийн хуваарийг баталсан. За 2.4 тэрбум төгрөгийг орон нутаг, сум, аймаг дүүргүүдэд хуваарлагдаж байгаа. За энэ нь хүүхдийн тооноос хамааралтайгаар 47.5 саяас 120 сая төгрөгийн хооронд хэлбэлцэж аймаг дүүргүүдэд хуваарлагдаж байгаа. За үүний дараагаар Улаанбаатар хотод 2.6 тэрбум төгрөг хуваарлагдсан байгаа хүүхд хөгжил хамгааллын салбарт. За Хөлбөмбөгийн нийгмийн хамгааллын яамны төсвүүдээр 1 тэрбум төгрөг. За гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын үйл ажиллагааны яг агентлагийн зардал дээр дэргэдэх тусламжийн утас үйлчилгээ дэргэдэх байгууллагуудын зардал дээр 2.6 тэрбум төгрөг хуваарлагдсан юм байдалтай байгаа. За нийт төлөвлөгдсөн арга хэмжээ үр дүнгийн гэрээгээ сая сайдтайгаа байгуулсан оны эхэнд. За нийтдээ нэг 650 удаагийн нэгдсэн арга хэмжээ зарцуулагдахаар төлөвлөгдөж байгаа. За дээр нь яаралтай одоо гэр бүлийн хүч хилэл за хүүхдийн эрх хамгаалалттай холбоотой асуудлууд төр хэрэгжүүлэхээр өнгөрсөн жил бол нэг ойролцоогоор биш 1066 хүүхдийг бол төр хамгаалах байраар дамжуулж бид нар үйлчлэг үзүүлсэн. За энэний зардал ойролцоогоор нэг 600 орчим сая төгрөгийн зардал төлөвлөгдөж байгаа. За энэ бол 2.6 тэрбум төгрөгнөөс зарцуулагдах юм байдал байгаа. За тэгээд төлөвлөлт үр дүндээ хүрээ зарцуулт одоо хяналттай байна гэдэгт итгэж байна. Тэгээд өнгөрсөн жил бол 5 тэрбум байсан төгрөгийг 8 тэрбум болгосон. Тийм учраас үйл ажиллагааныхаа зардал болон бусад зүйл дээр анхаарч ажиллана үстэй. За цагдаа ерөнхий газрын дарга Баатарчугаас 2 асуулт асууна. Өнгөрсөн жилээс хүүхэд хамгаалалтын чиглэлээр хэрэгжээд явуулж байгаа 2 төсөл одоо эхлүүлсэн байгаа. Үр дүн одоо ингээ хавар болж байна. Сургууль гадаа дулаарсан байгаа хүүхэд одоо хичээл сургуультай явах чөлөө цаг гадаа хийх зам тээврийн ослын тал дээр энэ үйл ажиллагаа хэр цаашаа үргэлжлэх вэ гэд. За нөгөө нэг тал нь дэвтэгдэлтэй гарсан ахмад болон иргэдийг хүүхэд хамгааллын ажилд татан оролцуулах, хүүхэд хамгаалалт төслийн үр дүн ямар байгаа талаар цаашид энэ байдлыг үргэлжлүүлэх мөн яаж идэвхжүүлэх тал дээр Баатарчуд дарга хариулт хэлэх байгаа. Жишээ нь Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг дээрээс эхлүүлээ дараа нь аймагуд руу эхлүүлээ гэсэн 1-2 аймагаас эхлээ тэгээд зогсчих шиг болно лээ. Тэрийг тодруулж ярив. Тэгт. Цагийн дөрөвдөө хоёр төсөл нэгэн сургууль хүмүүстийн чиглэлээр нэг хамгаалж байгаа. Сургууль хүмүүстийн чиглэлээр гэж төсөл нь төсөл сургуулийн орчинд хүүхдүүд ажлын төслөөс болсон сэргийлээ. Зөв зам үйл бүрдүүлэлтийн дөрөвдөө хүүхдийн их зүйн боловсролын төлөвчтэй зохион байгуулалт юм байна. Энэ төслөө хүрээнд бид 2017 онд сургуулийн орчинд 400 орчим сүн сэргийлэгч бүлгэн байгуулсан. Энэ жил 200 гаруй нэмсэн. Одоогийн байдлаар 650 сургууль дээр бол сурагчдын бүлгмийн ажид өсгөн сэргийлэгч бүлгэн байгуулагдаад хол ус сурталчилгаа мэдээ сурталчилгааны ажил зохион байгуулалт явуулж байгаа. Хоёр дахь төсөл нь хүүхд хамгааллын чиглэлээр ажиллаж байгаа босруулж байгаа төсөл. Энийг болохдоо нийгмийн бодлогын байнгын ороо Улсын соёл шинжилгээ спортын яам төлөвлөсөн хамгийн гал нийслэн засгийн хамгаалалтаа хамтраад төслөө боловсруулсан хөрөнгө санхүүжилтийн асуудлыг сая хөлбөмбөгийн нийгмийн байгууллагын сайдаар 3 сарын 18-нд
зардал шийдэгдсэн. Нөгөө хуу захиалга байгууллагын ажиллаж байгаа төсөл ус өндөр настай ахмадуудыг энэ хүүхдийн сургуулиас гэрээ сургууль зорчих замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр төслөг боловсруулах төслийн хүрээнд ажиллах алба авчиг одоо судлаад явж байгаа. Өсвөл 5 сарын 1-ээс ажил эхэлнэ гэж тооцож байгаа. Судалгааны явцыг нэг танилцуулмаар ах. Хаана ямар байршлуудаар энэ хэдэн хүний байна. Энэ бол яг бид нар олон улсын дуршлагыг үндэслэж одоо санаачилж хийж байгаа юм шүү дээ. Танаас өгсөн үүргийн дагуу бид ерөөдөө энэ Улаанбаатар хотын 153 хорооны хүүхдийн хүрэх замын аюулгүй байдлыг үзэсгэлэнтэй зэрэг 700 орчим үйлчлэгүүд байна. Тэр замд иргэд олон нийтийн тохиолдлууд хэрэглэхтэйгээр ажиллах энэ хөлбөр онцгой байдлын цагдаагийн байгууллага хил хамгаалалтыг суусан ахмадуудын 6,000 судлаа гаргаж байж байгаа. Энэ 6,000 хүнээс 800 орчим хүн энэ эцэгчүүдийг сайн дурын үндсэндээ энэ хүүхдийг өглөөр сургууль дээр орой харах замд тэрүүгээр хангах чиглэлээр судлаад явж байгаа. Төслөөр боловсруулагдсан зардал мөнгө шийдвэрлэгдсэн. Энэ хүмүүсийн тань одоо яг 350 мянган цагаараа ажиллана гэж гэрээ өгөх гэдэг хэлсэн асуудал судлаад байж байгаа. Хэзээ танилцуулах вэ? Явцын. Явцын би яриад байна. Хэрвээ 5 сарын 1-нд хэрэгжүүлнэ гэвэл саяын тэр судалгааныхаа явцыг цэгүүдтэйг нэг танилцуулаарай л гэж хэлэх гээд байна. Замын чиглэлээр өгсөн үеийн дагуу бид энэ мэдээлэл сурталчилгааны сургалт нөхцөлийн ажил аргамжууд зохион байгуулсан үр дүнд бол хүүхэд зам дээр ус төрж хоцрох хэмжээ зөвч улсын хэмжээнд 25% буурсан байна. Энэ ажил цаашаа байдлаар нэрчүүлж байна. Үзүүлэх тоглолтуудыг хэд хийсэн? Хаана? Ямар дүүргүүд дээрээс? Улаанбаатар хотын хэмжээнд бол нэгдсэн сургалтын бол 4 хийсэн. Сургуулиудын орчинд бол 20 хийсэн. 21 аймагаас 8 аймаг хийсэн байна. Тэр танилцуулгыг авах нь биш. Бичлэгтэй. Тэгээ одоо цаашдаа энэ ажиллагаа яах юм? Төсөв мөнгө сууж амжсан уу? Одоо сая бол бид нар зүгээр үлгэр одоо жишээ болгож л өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр л хий суухантай шүү дээ. Жишээ нь каскадерын одоо юу гэж даатгал, зардал, тэр нөгөө аваар хийж байгаа машины зардал гэж юмнууд хаана тусгацсан юм бий юу байх. Энэ 8 төгрөгтэй орж ийн үү орохгүй юу? Задлан тооцоо судалгааны 2-3 байдлаар гаргаад төлөвлөгөө хангалтын яамд хөргүүлсэн байна. Задлан яг өнөөдөр байдлаар бас Тусгаагүй юу те? Тусгадаагүй л энэ ажил зогсно гэсэн үг. Сайн дураараа хүмүүс 2-3 удаа хэн цаашаа хийхгүй. Явдвал тэр машинд мөргүүлж унж байгаа хүн чинь тийм бас сайн дураараагүй хийгээд ижигт ажил биш байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар бас энэ хөрөнгө мөнгөө суулгах тал дээр хоттой сайн тэр зарлиг гардуулсан байгууллагатай хамтраа нэг юм бодохгүй бол энэ бол өөрөө их үр дүнтэй. Тэгээд энэ зам тээврийн осол ялангуяа бага насны хүүхдүүдэд бол асар их тийм мэдрэмж өгдөг. Сэргийлэх тал дээр бол их үр дүнтэй ажил олон улсын туршлага байгаамаа. Болцсон уу? За баярлалаа. Заавар стандартаа баталж үүний мөрөөр хяналт шалгалт зохион байгуулах талаар олон уулзалтаар бас яригдсан. Үр дүнгийн талаар хэн хариуцж байгаа талаар хэн хариулах ёстой. Мэргэжлийн хяналт. Газрын дараа цагаан хөө. Тэгээд нэг хүүхдийн эрхийн аюулгүй байдлын талаар боловсруулсан эрх зүйн бичиг баримтуудад санал тусгуулах уу бодлогын түвшинд хэд хэдэн одоо асуудлуудыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага улсын их хурлд хүргүүллээ. Тухайлбал боловсрол соёлын шинжилгээ ухааны сайдад боловсрол соёлын хяналтын чиглэлээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны стандарт, сурагчдын дотор байрны стандарт, хүүхдийн туслангийн стандартыг боловсруулахад бас тодорхой саналууд хүргүүлсэн. Энэ саналууд бол өнгөрсөн сүүлийн 2-3 жилд мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжоор хийсэн шалгалтын одоо дүн агсан зайлшгүй хэрэгжүүлж болох орчин нөхцөл одоогийн нийгмийн шаардлагатай уялдуулж хийсэн талуудаар бас хүргүүлсэн. Хоёрдугаарт нь ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн тухай хуулийн төсөлд мэргэжлийн хяналтын байгууллага 46
холбогдох саналаа сая боловсруулж хөрвүүлээд эхний хэлэлцүүлэг нь бол явагдаад ингээ хурлаар явагдсан эргэж одоо үргэлжлүүлээд ажиллаж байна. За хууль зүйн дотоод хэргийн яамнаас шинжилэн боловсруулж цахим тоглоомын газарт мөрдөх журам, шинээр боловсруулж асуудлууд дээр бас бид нэр санал дүгнэлтүүдэд хөрвүүлж байна. За нөгөө дөөгөр эрүүл мэндийн яамнаас шинээр боловсруулж нялхвалчир хүүхдийн хоол тэжээлийн асуудал та холбогдсон хууль шошиглох журмын тухай хууль дээр бас саналаа өргүүлж ажлын хэсэгт хамтарч ажиллаж байна. Энэ бүхэн бол ерөөсөө л энэ мэргэжлийн хяналтын байгууллагаас төрийн хяналт шалгалтын явуулах үйл ажиллагаанд гарч байгаа эерэг болон сөрөг талуудыг зайлшгүй байх ёстой стандарт мөрдүүлэхийн олон улсын чиг хандлага өнөөгийн Монгол улсын хөгжилтэй холбогдуулж энэ хүүхдийн эрхийн хамгаалалттай холбогдсон зайлшгүй шаардлага байна гэдэг үндсэн дээр томьёолууд хийж оруулсан. За нөгөө дээгүүрийн өдөр өнжүүлэхтэй холбогдсон стандартыг гаргах дээр өнөөдөр хуулийн дээрээ бид өдөр өнжүүлэхтэй холбогдуулаад стандарт хэмжээ хэмжил зүйн тухай хуулиудаар боловсруулагдана гэх юм бол бид нар бас цаашлаад саналаа боловсруулад бас ингэж явах боломжтой. Өнөөдөр бол өдөр өнжүүлэх хүүхдийн үн дээр бол хуулийн дээр бол яг өнөөдөр стандарт боловсруулах заалт юмнууд байхгүй байгаа учраас бид бол энэ дээр бол боловсруулаад бэлдсэн санал бий болох юм. Стандарт хэмжил зүйн газар буюу хуулийн дээр бас нэмэлт өөрчлөлт томьёол оруулаад өгөх юм бол за боловсрогдоод ингэж явах учиртай. Стандарт бий болгоогүй тухай одоо өөр ярьж болохгүй л дээ. Энэ стандарттай байх ёстой. Баясаа хариулна. Шинжилгээ спортын яамны төрийн нарийн бичгийн дарга баяр сайхан. За өнгөрөх жоонд ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын тухайд боловсруулалтын шинжилгээ спортын яам нь үндэсний хэмжээнд стандарт боловсруулахын одоо суурь ажил болох эрсдлийн үнэлгээг бүх одоо улс орон даяар дотор байр ерөнхий боловсруулалтын сургуулиудад хийгээд стандартчл хэмжил зүйн газарт одоо ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг даалгаврын тэр хугацаанд нь буюу өнгөрөх оны 12 сард стандартчл хэмжил зүйн газар хүлээлгэж өгсөн. Одоо стандартчл хэмжил зүйн газар нь стандартаа батлаад гаргаж ирэх ёстой ийм ажил үлдсэн байгаа. За өдөр өнжүүлэх түүнээс гадна одоо энэ яг эрсдлийн үнэлгээгээр улсын хэмжээнд их эрсдэлтэй 13 сургууль 13% нь бага эрсдэлтэй 13%, дунд эрсдэлтэй сургууль 74%-тай байна. Ер нь эрсдэлгүй сургууль гэж байхгүй байна гэсэн ийм одоо үр дүн гарсан байгаа. За өнөөдрийг хүртэл бид аймаг нийслэлийн засаг дарга одоо аймаг нийслэлийн боловсролын газруудаар дамжуулаад сургуулиудаа аль болохоор одоо өөрсдийн эрсдлийг арилгах тал дээр үүрэг чиглэл өгөөд явж байгаа. Мөн төрийн бас байгууллагууд олон нийт залуучуудын байгууллагуудаа санамж бичих зураад энэ орчны стандартыг сайжруулахад бас олон нийтийг уриалгах ийм ажлыг хийж байна. Нэлийн үр дүнтэй явж байгаа. JCI байгууллага бол нэлийн одоо манлайлж оролцож байна. За мөн өдөр өнжүүлэхийн хувьд бол 16 онд шинжлэгдсэн боловсролын хуульд өдөр өнжүүлэх үйлчилгээ эрхлэхэд тавигдах шаардлага гэдэг одоо үг бол тусгагдсан байдаг боловч өнөөдрийг хүртэл энэ бол хэрэгжээгүй. Биднэрт бол одоо энэ шаардлагыг батлахад батлах тал дээр бол боловсрол шинжилгээ спортын яам төслөө бол хийгээд бэлэн болгосон боловч тун удахгүй бид нар одоо шинжлэгдэж байгаа боловсролын багц хууль нь ерөнхий боловсролын сургуулийн дэргэд өдөр өнжүүлэх үйлчилгээг ажилуулъя гэсэн одоо ийм санал санаачлагыг гаргаад энэ боловсролын хуулинд оруулах гэж байгаа. Тэгэхгүй бол хөдөлмөр халамж үйлчилгээний төвөөс зөвшөөрөл аваад өнөөдрийг хүртэл одоо үйл ажиллагаа явуулж байгаа өдөр өнжүүлэх төвд одоо ажиллаж байгаа багш нарын ур чадвар, хүүхдүүдтэй харилцаа мөн одоо өдөр өнжүүлэхийн орчны стандарт нь бол тэр болгон шаардлага хангахгүй байгаа. Тийм учраас манад одоо манайх боловсролын хуулиа одоо шинжлэхдээ өдөр өнжүүлэхийн талаар тусгаад мөн одоо үнийгээ дагаад стандарт нь батлагдах ёстой гэсэн одоо ийм зүйлийг харж байна. Ёстой гэдэг нь юу гэсэн үг юм? Баталсан л байх ёстой шүү дээ. Уг нь бол одоо боловсролын хуулиндаа тусгаад тий манайх хуулиндаа одоо оруулъя. Яг ерөнхий боловсролын сургуулийн дэрэгдэх гэж түшгэлэхгүй бол өнөөдөр боловсрол өдөр өнжүүлэгч стандарт байхгүй бол бас л асуудал шүү. Өнөөдөр яарчлах хэрэгтэй байна. За ингээд олон удаагийн уулзалтуудаас бид нар бол багч гисэн тодорхой үр дүн гарсан гэж одоо бодож байгаа. Хилцүүлэг уулзалтуудаас гаргасан санал зөвлөмжийн дагуу цагдаагийн ерөнхий газрын бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт хийж хүүхдийг гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх тасгийг сэргээн байгуулсан байна. За одоо
тоогийн нэмэх талаар тал талдаа хүчин чармаалт гаргаж ажилламаар байна. Ялангуяа хууль зүйн яам гишүүд манай эмэгтэй гишүүд бас энэ дээр нэлээд анхаараарай гэж одоо хүсэж байна. За харамсалтай нь төсөв Баатаржуу дарга оруулаад сангийн яамн дээр энэ төсөв бас хасагдсан байна. Энэ бол бас хүүхдүүдээсээ бид нэр хүүхдүүдийнхээ ирээдүгөөс мөнгө хармалж байгаа нэг хэлбэрээ. Дараа жилийн төсөвд бас нэлээд анхаарч ажиллах хэрэгтэй байна. За хүүхд хамгааллын хууль стандартыг боловсруулж хэрэгжүүлэх журмыг мөрдүүлэх, сургууль цэцэрлэгийн сургалтын орчин, хүүхдийн тоглоомын талбай, хүүхдэд хамаатай бүх орчинд үзлэг шалгалтыг хийж аюулгүй байдлыг хангах талаар Цаанхуу дарга нэлээд агцтай ажилласан байна. Энэ ирчээ бас битгий алдаарай. Тогон цохиулах, төмөр унах, одоо янз бүрийн байдлаар буудал болон бусад газар хүчрхийлэлд өртөх энэ мэдээллүүдийг бас цаашдаа юм өдөр болгон буюу олон удаагаар энэ мэдээг ингэж сонсоод ямархуу байгаамаа. Энэ дээр бол бид нар л хүчээ нэгтгэж энэ уулзалтуудаа идэвхтэй үр дүнтэй болгоод явахд бол багч гисэн үр дүнгууд гаргаад байгаад бас баяртай байна. За хүүхд хамгааллын чиглэлээр хамтарч ажиллах үүсэн асуудлыг шийдэх гарц арга замыг эрэлхийлж зарим асуудалд шийдэгдэл дахин уулзаж ярилцах тодорхой үр чиглэлөгч өөрийн биеэр хяналт тавих зэргээр ажиллаж ирсэн. За энэ одоо хамтын ажиллагааныхаа эрчийг бид нар бас алдмааргүй байгаа. За өнөөдрийн засгийн газрын хурлаар тэр хүүхдийн наадмын одоо 2020 онд болох Монголын Азийн хүүхдийн наадмыг одоо бас дэмжсэн шийдвэр гарсан байна тийм ээ. Энэ бол өөрөө цаад утгаараа бидний бас энэ ажлын үр дүн юм аа. Бид нар хүүхэд байсан. Хүүхэд байхдаа тухайн одоо үеийн тэр үеийнхэн спорт урлагийн одоо алдартай хүмүүсийг дуурайж тийм болох юмсан, ийм болох юмсан гэдэг одоо хүүхэд нас буюу шилжилтийн насан дээр энэ өөрөө их тийм хэрэгтэй наадам юм аа. Өнөөдөр бид нар сая тэр хар тамхи, гэмт хэрэг, захим тоглоом гэдэг энэ асуудлуудаас хүүхдийг хүндөрүүлэх тал дээр хүн болгоны өрх бүрийн зовлон болсон. Энэ дээр бүгдээрээ санал нэг байгаа тийм ээ. Тэр энээс гарах нэг соён гэгэрүүлэх ажил бол энэ спорт урлагийг өсвөр насныхны дунд дэмжих. Тэгээ энэ тал дээр бол хойр хандаж ирсэн. Нэг нүгүү хэлэхэд энэ боловсролын сайд, соёлыг хариуцсан сайд маань энэ тал дээр одоо өөрөө чинь урдах сайдыг биелж байгаа. Нэг ч удаа уулзалтанд орж байгаагүй, нэг ч удаа энэ асуудлыг одоо засгаар оруулж байгаагүй. Тэр бид нар яриад байдаг, лоозон яриад байдаг яг амьдрал дээр хийгдэх юм дээр анхаарах хэрэгтэй байхгүй. Шинэ хүүхдийн наадам 2020 Азийн 40 гаруй орны 5,000 орчим хүүхдүүд Монгол оронд ирж 21 төрлөөр наадах юм байна. Одоо энэ наадмыг үзээ зургатаараа үзсэн хүүхдүүд, очиод үзсэн хүүхдүүд би ийм болох юмсан, ингэх юмсан гэдэг сэтгэлээр жигүүрүүлэх ажилд энэ урлаг спортын санаачлалууд бол одоо их үлгэртэй, үр дүнтэй ажил гэдэг дээр бол та нар санал нэг байгаа хаа. Тэгээ энийг дэмжиж ажиллаж байгаа засгийн газар хотын захиргаанд бас талархал илэрхийлье. Цаг хугацаанд бид амжиж хийх. Ингээд ийм наадмуудыг аваад эхлэхээр бүс нутгуудын бас энэ хөлбөмбөгийн тоглолт, хоккейн тоглолт тийм ээ. Том наадмуудыг аваад ирээд хүүхдүүдийг бид нар тийшээгээ үлгэрлэн дуурайлах юмд одоо ингэж Монгол улс ийм комплексээр юм шийдэж анхны алхмууд болж байгаамаа. Тийм бодиттой юм руу орж байгаад бас бидний уулзалтын үр дүнгууд харагдаж байна. За ингээд хоёрдугаар та бүхний өмнө энэ зузаан номууд тавигдсан байгаа. Бүгдээрээ сая хүлээж авахдаа харж амжсан болов уу гэж бодож байгаа. За энэ хүүхдтэй холбоотой ажилладаг хүмүүсийн ширээний ном байх ёстой. Энийг бол 5,000 орчмыг одоо хэвлүүлсэн улсын төсвөр хэвлэгдээгүй. Ерөнхийлөгчд хэлэх миний үг загтлын аянг Монгол орон даяар явуулж 13,000 гаруй хүүхэд загтал зургаар санал бодлоо илгээснээс 500 хүүхдийн зургийг сэтгэгдлийг энэ дээр ингэж багтаасан байгаа. Яг бол 13,000 хийнэ гэдэг чинь 500 гэдэг чинь энэс дахиад хэд дахин юм зузаан ном гарах гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ энэ бол зүгээр нэг загтлын эмэгтгэл биш. Монголын ирээдүй яаж амьдарч байгаа, юу бодож хүсэж мөрөөдөж байгааг эндээс тавхан одоо цензургүйгээр харах ёстой. Хүүхдийн ертөнцид ямар бэрхшээл, ямар толгомдсон асуудал байгааг бас үзэж ойлгоорой. Та нарын хийх ажил энд бүгдээрээ байгаа гэж бас ойлгох хэрэгтэй. Хүүхдүүдийн загтлаас аргаад тэд ирээдүгөө мөрөөдөхөөс илүүтэйгээр ирээдүйдээ биднээс илүү их хурлын гишүүдээс илүү одоо санаа зовж байгаагаа илэрхийлсэн байгаамаа. Энэ бол бас их бидний одоо олж хараагүй нэг зүйл. Бид нар бол хүүхэд насандаа юм хүүхдүүдээ бол ирээдүгөө мөрөөддөг гэж боддог байтал энэ хүүхдүүд ирээдүйдээ санаа зовж байна.
Тэгэхээр бид нар бол энэ одоо хүүхдүүдээс бол бас ичих хэрэгтэй. Хүүхэд аюулгүй дарамтгүй орчинд амьдарч чадахгүй байна. Аав ээж нь ажилгүй байна. Ажилгүй улмаас одоо ядууралтай болоод ядуурлаасаа болоод сурч боловсрох эрхээ бүрэн эдэлж чадахгүй байна. Байгаль орчиндөө томчуудаасаа илүү санаа зовж байна. Энэ удааны асуудал, энэ усны асуудал, байгаль орчны бохирдлын асуудал. Монголын төр хүүхдүүдээс хүүхд насыг нь хулгайлж байгаа юм байна гэдгийг энэ номоос бол одоо тодорхой харагдаж байгаа. Номыг Зарилын хамт хурлын гишүүдэд өргүүлсэн байгаа. Хүүхэд хамгааллын жил болох ерөнхийлөгчийн зарлиг бол зүгээр миний санаанаас бас гараагүй. Бидний энэ олон уулзалт саналууд мөн хүүхдүүдээс ирсэн загтал, бас санаа бодлыг нь авч сонсож энэ одоо зарлиг гаргаж байгаамаа. Ингээд зарилыг хэрэгжүүлэх одоо ажил үйлдэлээ хамтарч ажиллаж байгаа та бүхэнд талархаж байна. Цаашдаа олон санаачлагыг гаргаж бид энэ Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө бодиттой алхмуудыг хийнэ гэдэгт итгэж байна. Ингээд тодруулах асуулт хариулт байвал бие биенээс асууж тодруулаад явъя. Дараагийн ажлын одоо төлөө. Нэг ажил байгаа юм. Тэр хүүхдийн спорт урлагийнхны одоо оролцуулсан жижиг хэмжээний одоо тэр сурчлагын материал. Сая 4 настай хүүхэд хойд эцэгтээс бол алга шахлаа би олон газартаа хандлаа. Тэгээ тэр нэг жигшээсэн тийм нэг хэдэн минутын юм яваа гэсэн мөнгөгүй юм байна. Цаанаас ч мөнгө, манайч мөнгө авах, хаач мөнгө авах. Тэгэхээр энэ 8 тэрбум төгрөгнөөс цагдаагийн ерөнхий газар би одоо эднэртээ ярьсан эднэрт мөнгө байхгүй бусд нь байна гэсэн. Манай хүүхдийн төлөө газар бол харин яг энэ чиглэлээр нэг уралд жүжигийн уралд анзаарлаад 80 хэдэн жүжиг ирсэн одоо тэрийг сонгон шалгаруулалт хийж байгаа юм байна. Тэндээс нь бид нар нэг жижигхэн хэмжээний видео кино авъя гэж тохирж байгаа. Тэгээ тэрний санхүүжилтийг одоо гадаадаас олж чадах нь уу чадахгүй нь. Тэр нь хичнээн төгрөгийн юм байдэ. Үгээр нь янз янз юм байна. Жишээлбэл тэр нэг одоо бүр тэрийг сонсцоход одоо манай цагдаа мэдж байгаа манай хүүхд хамгааллын мэдж байгаа тэр 4 настай хүүхэд 4 дахь операцанд орлоо явах гэлж бүр сонсохын арга байхгүй. Тэгээ одоо нэг юм гарсан чинь түнх нь хугарсан мэдгэдэг үл гараа нэхэлж уусан дотор нь байсан тэгээд хоолгүй байлгсан тэр эцэг гэж нэг зэрэг. Одоо ийм жишээ яриад байвал 10 сая төгрөг гээд нэхлэхгүй тэр ч бол байхгүй гэсэн. Тэгээ нэг тиймэрхүү юм хийх 3 сая төгрөгөнд хийгээд өгье гэж байгаа нийгмийн юуны талаар урлагийнхан би одоо ган хоёрыг найруулагч энтертэй уулзсан. Одоо төрийн штаб бат 3 сая төгрөгөнд явах нэг бид нар тэр юм хийгээдгээ та нар бичлэг хийгээд энэ тохиолдолд үндэсний телевизээр үн төлбөрөөр цацдаг бол баймаар. Одоо яг энэ асуудлуудыг чинь бид нар яриад ярьсаар байгаад 8 тэрбум төгрөг яаж хийж байгаад одоо нэг гişүүдийн дэвшлиг суулгацсан. Тэгээд тэр үр дүнгийн 8 тэрбум суулгаад төсвөн зарцуулагдаад зарагдаад явж байгаад яагаад энэ саналуудаа ярьж болдгүй юм те. Гэхдээ харин тийм та тэгэл босоод энэ урал дээр ингээл нэг л тийм одоо юм санаачлаад бүтээгүй юм шиг юм ярих. Энэ чинь бидний хамтын бүтээс. 8 тэрбум чинь хамтын бүтээс. 8 тэрбумд энэ юмнуудаа суулгах хэрэгтэй. Соён гэгэрүүлэх тал дээр хэдэн төгрөг байгаа юм? Тэгээ наа чинь байж л шүү. Үндэсний олон нийтийн аруудад төлөөж үнэгүй зацах ёстой шүү. 150 сая төгрөг байж. Тэгэд энэ минийг уйлдуулаад явал да та. Тэг юмаа одоо тэг ийм бодиттой юм байж байгаа чинь тэр чинь яаж вэ? Эн чинь яаж вэ гэд ингээд явах ёстой шүү. Жүжигчд 3 сая төгрөг нэхэхгүй. Жүжигчдийн хүүхдүүд асуудалтай байгаа. Нийгмийн хариуцлагаараа тэд нар тоглоод өгнө. Эсвэл надтай уулзсан хүмүүс нь тэгж ярьдаг юм уу? Тантай уулзахаар мөнгө нэгдэг юм уу? Энэ дээрээ бид нар ингээд деталь руу орохгүйгээр ерөнхий юмаа явж байгаа. Жишээ нь цагдаагийн ерөнхий газар бол чиглэл өгөх тэр тал дээр маш санаачлагтай ажиллаж байгаа. Энэний дараа энэ 7 хоногт Бадарчууд арга цөмөг гурлаа уулзах нь шүү заа юу. Тэгээ одоо энэ саяын тэр асуудал яригадаад байгаа юм да. Төсөө одоо саяын тэр 8 тэрбумынхаа задрааг надад өгч. Тэгээд энэ хүмүүс тэгээ одоо саналаа сонсоод ингээ явъя. 3 сая төгрөг битгий энд яриад 3 сая байдгүй юм чинь шийдэд өгцсөн байхад одоо гинт санддаг юм уу, гинт босдг юм. Боломж байна. Гадаадын одоо нүүб дээр Японы хөгжлийн хүүхдийн хамгаалах сан маш олон байгууллагууд дээр ингээд тусын зорилготой төслийн их усрууд их байдаг юм байна. Бүгднийг ингээд судалж үзлээ. Наад 8 тэрбумаас ч их мөнгө байгаа. Хэрвээ бид нар санаачлагтай яваад ажиллах юм бол 1.2 milliard яригдах хэмжээний мөнгөний байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нэр бүх их усрууд цуглуулж яг аваад энийг яг бодлоготойгоор үр өсөлтөд хуваарлах хэрэгтэй газар зангидмаар байна.
Энэний төлөө энэхийн тулд засгийн газар дээр би санал хэлж байгаа. Гадны хүүхд хамгааллын чиглэлээр явуулж байгаа бүх төслийн байгууллагуудыг их усүртэй нүрээд дээрээс нь манай засгийн газрын бид нарын баталсан хүүхд хамгааллын чиглэлээр үндэсний хөтөлбөр нэртэй одоо би энэ байна. 5-6 юм хөтөлбөрүүд байгаа байхгүй юу? Хүүхдийн тухай хүүхдийн төлөө гарсан хөтөлбөр цааснаас их юм Монгол улсад байхгүй. Үе үеийн ерөнхий сайдын хажууд хүүхдийг хамгаалах тухай зүйлүүд гардаг юм аа. Энэ юмудаа нэгтгэж засгийн газар замтаа зорилгоо 1 2 3 Одоо энэ зарилгын дагуу 3 яам санаачлаад явчмаар байгаа. Тэгээ ерөнхий сайдтай мэдэгдээд нарантой гишүүний яриад байгаа шиг тэр гадаад байгаа сангуудыг бид нар хөдөлгөөнд оруулахын тулд энэ зарилэг яамдууд засгийн газрын нэгдсэн бодлого хэрэгтэй. 8 тэрбум зөвхөн хүүхд хамгаалалт хөгжлийн хуулийн эрхлэлтийн мөнгө шүү дээ. Тэгэхээр тэр лүгээд явчихж байгаа байхгүй юу? Гэтэл өчнөө өсвөр ажлууд хийхээр байдаг нөгөө их усүрийн нэгтгэж зөв застай реалитийн бодлого руу орно гэж санаж байна. Одоо сая жишээ нь тэр 350 мянган төгрөгөөр тэр тэтгэвртэй гарсан тэр хууль хүчний байгууллагын гэдэг чинь бол 350 зүгээр жижиг урсгал зардал болохоос цалин биш шүү дээ. Одоо бүгд одоо 5 Ахмад байлаа гэж нийлээд тэр бүс нутагтаа бүс одоо хороо дүүрэгтэй гар утастай юм чи бүгдээрээ тэр юугаараа ингээл яваал өдрийн хоолоо идчих юм уу тийм ээ автобус унаагаар явж одоо ийм л тухайн зардал болохоос биш цалин бол биш. Тэгэхээр энэ зардлыг бол явандаа нэгмэд явах бол бид нар бусад орны дуршлага, да ялангуяа Европын орнуудын, Азийн орнуудын дуршлагаар бол энэ иргэдийг энэ юм татан оруулж байгаа асуудал бол бусад үйл ажиллагаанаас хамаагүй илүү байгаад байгаа байхгүй юу? Тэрийг л ихлүүлж байгаа ухаантай. Ингээд бол одоо тэр стандарт хэмжил зүйн асуудлыг тохируулцээ гэж байгаа. Ялангуяа энэ хөдөө орон нутагт байж байгаа малчтын хүүхдүүд байгаа дотор байранд ерөөсөө стандарт нь 50 хүүхд тутамд 1 багш гэж байгаа. Энэ бол угаасаа яаж ч болохгүй. 50 хүүхдийг 1 багш 24 гаргалгаа нь юу? Гаргалгаа нь юу? Санал. Тийм болохоор энийг бол багшны тоогийн бас тодорхой хэмжээгээр нэмэх хэрэгтэй болж таардаг. Төсөв. Энийг бас төлөвлөлтөд оруулах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол одоо зөвхөн стандарт дээр ярьж байгаа тохиолдолд бол бид нар дотор байранд байгаа хүүхдүүдийнх нь өдрийн зардал нь хоолныхын зардал нь 2315 төгрөг байгаа байхгүй. Гэтэл хоригдлуудын зардал нь өдрийн хоолны зардал нь 16500 төгрөг байдаг. Энэ нь өөрөө бол ерөөсөө тэнгэр газар шиг хоёр юм юу тавиад байгаа учраас энэ дээр ямар нэгэн байдлаар одоо тэр стандартаа нэгэнтээ стандарт боловсруулаад одоо стандарт боловсруулах ажлаа хийж байгаа юм чи тэрүүн дээрээ дотор байранд Тэгээ стандарт боловсруулах ажлыг санаачлаад хурдлуулад явчих. Тэгвэл одоо их хурлын гишүүд бүрэн эрхүүд байгаа ш. Гурван хуулийг юу яах ажлын хэсгийн дараагаар нь би ажилласан цаашаа өргөжлүүлээд гэсэн ялангуяа захим орчин дах нэг хэрэгтэй холбоотой юм дээр бол санаачлаад явчихна. За энэ боловсрал, цэцэрлэг, сургууль ингээл ярихаар бол стандарт бол үнэхээр хоцрогдсон байгаа. Баатарлаг сайд бол өөрөө аймгийн засаг дарга байсан өдөө орон нутгаа сонгоцсон. Энэ цовлон мэдхийн дээр мэдж. Одоо тань мэдгүй юм одоо бидэрт бүгдээр хэрэг байхгүй. Ямар байдлаар шийдэх вэ? Одоо миний яриад байгаа бол тэр танаа дээр байгаа боловсролын яам дээр 500 орчим одоо барилгыг одоо цуцалдаг юм уу яадгийн тэгээ хөдөөний сургууль цэцэрлэг эмнэлгүүдийг бүгдийг дотроо одоо дүүштэй дотроо бие засах газартай болгоо. Одоо бид нэг хэддүгээр зууны модон жорлонтойгоо 21-р зуунд ороод 22-р зуун руугаа орлоо. Стандарт гэдэг юмд энэ дээр ороод бүх тендерүүд өнөөдөр дотроо юм байх хэрэгтэй гэд нөгөө шин сум гэж төсөл яригадаад байгаа шүү дээ. Энийг санаачлаад явж байгаа юмыг засгийн газар дээр гишүүд дээр дайлангуяа хөдөөнөө сонгогдсон гишүүд энийг одоо хамтраад явах хэрэгтэй байхгүй. Шин сум гэл төслийг эхлүүлсэн 2 сум дээр эхлүүлэл гацаацсан байгаа. Тэгээ ийм зүйлүүд дээр бид нар одоо анхаарахгүй бол болохгүй байна. Тэгээ энэ бидний энэ яригадаад байгаа энэ хамтын шийдвэрүүд хамтын хилцүүлэг чинь бүгд энэ лөө орох хэрэгтэй. Стандарт гэдэг дээр энэ лөө оруулах хэрэгтэй. Өнөөдөр 70 80 90 гарсан хүмүүс эмнэлэг твтдэг. Хэвтрийн одоо сагууртай хүмүүс байдаг. Өвөл 100 яадаг вэ гэхээр гадаа бийцгэж явж байгаа дахиж халтарж байна. Дахиад одоо хөл гарны гэмтэл, ясны гэмтэл рүү ордог. Тэгээ ийм зүйлүүдээ бид нар өнөөдөр шийдэхгүй болохгүй байна. Тэгээ ийм зүйлүүд л байгаад байна. Одоо бид нар бол мэдэхгүй одоо тань мэдэхгүй юм даа болоод шийдэл рүүгээ ороод яваад байна. Тийм учраас сайд нар идэвхтэй ажиллаж байгаад баяртай, улам идэвхтэй ажилламаар байна. Асуудлуудаа орж ирээ шийдэлтэй нэгээд яриад байна. Байгаад их хурлын гишүүд бол өнөөдөр асар их хэрэгтэй шийдлүүдээ хийгээл яв. Тэгвэл за өнгөрсөн 7 хоног үлгээр салгуур
салбарын хөрөнгө оруулалтын асуудал оруулсныг манай гишүүд мэдж байгаа. Тэгээд тэрэн дээр манай улсын хэмжээнд байгаа бүх сургууль цэцэрлэг соёл спортын байгууллагын барилгууд яг тойрогоор хин гишүүний тойрог дээр ямар барилгууд хэдэн жилийн насжилттай байна. Мэргэжлийн амтны дүгнэлт гарсан гараагүй 45 жилээс дээш 30 жилээс дээшгээ насжилттай гараг ингээд тойрогоор нөхцөл явж байгаа. Тэгээд энэний бодлого бол энэ 2020 оны төсвийн одоо үндсэн чиглэлд орно. Үндсэн чиглэлээр бол ер нь бол нэг сайн улсын хэмжээний бүрэн хэмжээний засварыг сайн оруулах хэрэгтэй байна. Шинээр бариад байдаг уучнууд нь нөгөөд орж чадчих гэдэг ийм хэмжээтэй учраас хөрөнгө оруулалтын дээр их болон урсгал засвар тэгээд шаардлагатай тоног төхөөрөмжүүд рүү төлхөө тавиад зайлшгүй шаардлагатайгаас тусдаар бол шинэ юм тавихгүйгээр энэ барилга байгууламжийг стандарт руу хөлөх тал руугаа анхаарыг гэж ингэж юм оруулсан байгаа. Бас энэ бол гишүүд маань тал дээр ойлголттой байгаа хэмжээрээ гэж хүсэж байна. За баярлалаа. Өөр санаа оноонууд байна. Шийдэл товчхон. Манай яамнаас санаачилсан цахим гадуурхал цаашаа гэдэг аянаар яг өнөөдрийн өсвөр насны хүүхдүүдэд ямар нөхцөл байдал тулгараад байгааг бид нар бол маш сайн одоо мэдсэн. Тэгээ хөгжингөө орнуудад одоо саяхан ч гэсэн Япон улсад хүүхдүүдэд цахим орчинд хамгаалах энэ хууль нь батлагдсан. Тэгэхээр манай яамнаас санаачлах эсвэл гишүүд маань одоо санаачлаад энэ цахим орчинд хүүхд хамгаалал, энэ сайбер бүлэн, энэ хаалттай группүүд дээр хүүхдийг амиа хорлтол энэ нөхцөл байдалд оруулж байгаа энэ юун дээр бид нар хуульчлах нэгдүгээр хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт энэ хүүхд хамгааллын чиглэлээр сая нэг нэлээд үр дүнтэй ажил болсон. 3 сарын 15-нд зохион байгуулагдсан хүүхэд хэрэглэгч арга хэмжээ байсан. За энэ хүүхэд хэрэглэгч арга хэмжээний үеэр сайд бүх одоо тендерт ялсан барилгын компаниудын захирлуудыг дуудаад энэ модон жорлонгийн асуудал мөн одоо хүүхдийг хэрэглэгч гэдэг үүднээс нь харж хүүхдийн одоо сургууль цэцэрлэгийн барилгын хугацаанд нь чанар стандартад одоо нийцсэн байдлаар өгөх. За нөгөө одоо олон нийтийн дунд одоо энэ шүүмжлэлтэй ханддаг энэ хүүхдийн форум, хоолны шимт хичээлийн байдал, энэ сургуулийн хэрэглэгдэхүүний тал дээр сая энэ бас зарлигт туссан байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих гэх. Тэгэхээр энэ дээр бол бид нар үндэсний үйлдвэрлэгч нартаа уриалга гаргаад аж үйлдвэрийн зөвлөлтөд санамж жижиг байгуулсан. Бид бол үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Харин та нараас минь одоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд нь одоо яг хүүхдийн тэр бие одоо хэрэглэгдэхүүнд нь тохирох үед чанар стандарттай байх тал дээр одоо тэднийг уриалсан ийм санамж жижигт гар үсгэж урьдсан байгаа. Тэгээ энэ дээрээ бол ингээ хамтраад ажиллаад явъя гэсэн юм. Хоёрдугаар түрүү миний гуравдугаарт нь дурдсан тэр олон нийтийн тал одоо итгэлийг хүлээсэн төрийн бас байгууллагууд ялангуяа лантун дохио одоо энэ алдар тэхийн одонтой ээжүүдийн групп янз бүрийн одоо энэ олон нийтийн төрийн бас байгууллагуудаар дамжуулаад төрийн бодлогыг тэднэр дамжуулан хийх одоо ийм хамтран ажиллах хүүхд хамгааллын чиглэлээр ийм одоо ажлуудыг бид нар хийж байна. Тэгээд захим одоо орчинд хүүхд хамгаалах хууль батлуулах ийм шаардлагатай. Баатарчуудаар дээр нэг хормыг танахаас агуулсан санаачилсан уу те? Тэр одоо бид нар ийм жижигхэн ийм айгүй үр дүнтэй баг. Одоо жишээ нь тэр хүүхдийн колон гэж ярьдаг та тийм ингээл шилжилтийн насны хүүхдүүд яг ийм зүйл гээл. Тэгээ нэг хором гэдэг шиг ийм юм. Одоо жишээ нь захин орчин дээр бид нар Азийн орнуудын туршлагыг нэлээд аммаар байгаа. Энэ дээр боловсролын юм нэлээд анхаарал. Тайлан, Сингапур, Япон энэ юу энэ тэр айгүй тийм үр дүнтэй арга хэмжээнүүдийг аваад байгаа байхгүй. Сая тэр нэг хорон бол миний ойлгосноор бол айгүй үр дүнтэй. Тэрийг нөө алдартай одоо хүмүүсээр ингээд дахин яриулаад ингээд цогсохгүйгээр л явуулаад баймаар. Хүүхэд байтугай хүмүүсрэлттэй юмнаас алдаа гаргаж байгаа шүү. Тэн дээр бол бас үр дүнтэй ажилласан гэж баяр хүргэе. За баяр саран. Тэгээд тэгэхээр одоо системтэй ажилтнуудад бол шатраатай өөрөө даалгаврыг өгж байгаа. За эрүүл мэндийн салбарын хувьд ерөнхийлөгчийн зарлиг, ерөнхийлөгчийн чиглэлтэй холбогдсон 3 чиглэлээр анхаарч ажиллаж байгаа. Хүүхдийн ослог эдлийн асуудал, хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртэн хэмжээ. За гуравт нь бол одоо энэ хүүхдийн сэтгцийн асуудал байна. Сэтгцийн эрүүл мэндийн асуудал амиа харлах энэ асуудал одоо үнэхээр онцгой анхаарал татж байгаа. Зөв ослын төлтэй холбогдуулан бид одоо үндэсний хэмжээний зөвлөгөөнийг хийх гэж байна. За түүнээс гадна сая бол автомашины ослоор алга өрсөн одоо давхуу гэдэг арга хэмжээг бас үндэсний хэмжээнд явууллаа. Энэ бол бас одоо энэ чиглэлийн хүрээнд хийсэн ажил. За ер нь бол дөрвүүдийн эмнэлгүүдээр энэ өсвөр үеийнхэнд эмнэлэг тусламж үйлчилгээ үзүүлэх кабинет гэдэг. За энд бол одоо сэтгцийн эмч үйлчилгээнүүдийг ажиллах хэрэгтэй гэдэг энэ асуудлыг засгийн газрын хурлаар зарлиг хэлцэх явцдаа эрүүл мэндийн яам чиглэлээр өөр бөгөөд ажлын хэсэг байгуулагдаад боломжийг судлаад одоо ингээ ажиллаж байгаа.
За эмнэлгийн хүртээмжийн тухай асуудал бол үнэхээр ялангуяа одоо өвөл томоос төвчний үеэр бол маш хүндэгдэгэ. Одоо ерөнхийдөө газар дээр нь очиж ялангуяа нөөцөөс хөрөнгөнтэй гарахад бол эрүүл мэндийн салбарт бол их хэмжээнд болсон. Бид бол талархаж байгаа. Гэхдээ одоо эмнэлгийн хүртээмжийн чиглэлд бол хүүхдийн ор бол мянгаар батж байгаа юм. Тэгэхээр гарцаа байхгүй. Бид нар бол сая дандаа гал унтраах маягаар томоос төвчний дутааны үед бол тэгээд шилжүүлээд том хүмүүс маань эмнэлэггүй болоод хүүхдүүдийгээ нэг байршуулаад ингээд нэг карьер шалны асуудлыг шийдсэн болоод ингээд явж байгаа. Одоо бас яг үнийг тэгэхэд энэ санхүүжилттэй холбоотой асуудалтай жоохон хөндлөлт учруулах юм аа. Ялангуяа Сүхбаатар Шингэлтэй дүүргүүдийн хэд бол хүүхдийн эмнэлэг бол дутагдaltaй. Тэгээ энэ асуудлыг одоо ингээд шийдвэрлэхэд бас хэрэгжих зүгээс бас дэмжлэг үзүүлж ингэж хамтарч ажиллаж яваад байвж байгаа. Өшөө дэмжлэг хэрэгтэй байгаа гэж хэлсэн. Гэхдээ энэ асуудалтай холбоогүйч гэсэн бас эмнэлгийн төсөнд үйлчлэгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн салбарын ажилтнуудынхаа бас нэг дамжуулсан ерөнхийлөгчдүүд би бас тавчгаа хэлчихье гэж бодож байгаа. Одоо боловсролын салбарынхан бол Монгол Улсын ерөнхийлөгчтэй хамтран энэ орон сууцны асуудлыг одоо ингээд шийдвэрлээд ингээд явчихж байна. Эрүүл мэндийн салбарынханд ч гэсэн энэ тэнцүү ийм асуудал байгаа. Энийг бол бид нар барилга хадгаалалтын ийм санал өгсөн. Заяа. Би одоо жил гарan болж байна. Боловсролын салбар, эрүүл мэндийн салбар одоо энэ эдэн цагдаа онцгойгийнхэнд орон сууцчлуулах бүрэн боломж байна. Бүр судалгааг нь аваад танаа засгийн газарт яамдуудад өөрсд бүгдээрэнд нэг өгсөн. Одоо нэгнээс нь ч хариу ирээгүй. Саяын тэр багш гэдэг 7 дугаар урал дээрээс харин энийг энэ төр дээрээс хэлээд нөгөө ороосоо санаачлаад явж байгаа болохоор боломж байгаа байхгүй. Хууль зүйн яамны сайд төгсөн. Тэгэхээр энэ дөрвөн салбар нийлээд энэ яригдаад байгаа юм дээр суучмар л байгаа байхгүй. Өсрөөл нэг цагийн л асуудал. Боломж бол хангалттай байна. Бүгдээр нь заасаар өгс хариугаа өгөх ёстой шүү. Түрээсийн байраар яах юм? Би наад шийдлийг чинь гараад жил гарan болж байна. Аль хэдийн та нарт өгсөн шүү. Тэр 10,000 хүний судалгааны. За ингээд шийдэлтэй юм дээр шийдлээ. Би та нар цагаа тохирчвол би өнөөдөр ч гэсэн уулзах байлаа.